Сайн мэцгэн хүүхдүүдээ өнөөдрийн хичээлээр бүгдээрээ хатуу шингэнхийн өөрчлөлтийн талаар үзнэ. Ус хэрхэн өөрчлөгддөг вэ? Ус өөрчлөгддөг юм болов хүүхдүүдээ та нар юу гэж бодож байна? Одоо багш нарт ус хэрхэн өөрчлөгддөг талаар ярьж өгье. Энэ бол шилэн савнд хийсэн мөс байна. Энэ мөсийг дулаан газар удаан байлгавал яах вэ? Ямар өөрчлөлт орох вэ хүүхдүүдээ? Энэ мөсийг дулаан газар тавьбал мөс нь хайлаад ус болдог. Тэгвэл энэ усыг халаагаад буцлагвал яах вэ? Буцлагвал уснаас ийм уур гардаг. За одоо бүгд энэ тагийг сайн ажиглаарай. Энэ таган дээр юу байгааг, энэ буцалсан уснаас манд гарсан уур энэ таган дээр ирээд усны тусал болж хувирж байгааг сайн ажиглаарай. Тэгвэл энэ усыг хүйтэн газар удаан байлгавал яах вэ? Хүйтэн газар удаан байлгавал ус нь буцаад мөс болно. Үүнийг усны өөрчлөлт гэнэ. Ус маань ингэж өөрчлөгддөг. За тэгвэл мөсийг халаахад шингэн төлөвч шилжих бөгөөд энэ үзэгдлийг хайлах гэнэ. Энэ мөс хайлаад энэ мөс нь дулаан газар байгаад шингэн төлөвч шилжих үзэгдлийг хайлах үзэгдэл гэж нэрлэдэг. Харин шингэнийг үргэлжлүүлэн халаахад хийд шилжинэ. Үүнийг уурших үзэгдэл гэнэ. Энийг уурших гэж нэрлэж байгаа юм. Хийгээс шингэн төлөвч шилжих үзэгдлийг конденсац гэж нэрлэдэг. Одоо энэ буцалж байгаа усаас гарсан энэ уур маань энэ таган дээр ирээд ингээд усны тусал болж байгаа энэ үзэгдлийг конденсац гэж нэрлэж байна. Харин шингэнийг хөргөхөд буцаад хатуу төлөвч шилжих ба үүнийг хөлдөх гэж нэрлэдэг. За тэгвэл усны энэ өөрчлөлт маань байгаль дээр яаж явагддгийг одоо бүгдээрээ харцгаая. За зургийг анхааралтай сайн ажиглая. За эхлээд үүлнээс бороо орж байна. Тэнгэрээс бороо цас орох үзэгдэл байдаг шүү дээ. Тэгвэл орсон бороо цас маань газрын хөрсөн дээр буугаад бороо загсны дараа нар гарна. Нар гарахад нойтон байгаа газар маань хатдаг шүү дээ. Тэгвэл яагаад хатж байна гэхээр усны уур нь дээшээ дэгдэнэ. Усны уур дээшээ дэгдээд үүл болно. Харин үүлнээс буцаад бороо болж бороо цас болон ордог. Үүнийг усны эргэлт гэж нэрлэдэг. За өнөөдрийн хичээл ингэж дуслаа. Баярлалаа хүүхдүүдээ.